Монгол ардын үлгэр Үнэг чон 2. Үнэг чон 2 хамт явж байгаад замын хажуугаас гүзээ шар тос олжээ. Гүзээдээ тосоо хоёулаа тэгш хувааж идий гэж чоныг хэлэхэд Үнэг энэ тосыг энд идэхэд тохиромжгүй хүн их явж байна. Харин өндөр уулын орой дээр гарч идий гэжээ. Чон за тэгье яаж авч явах вүлээ гэхэд Үнэг авч явах юу хэн байх вэ? Үрээд л аваад явчих нь. Харин айхлах гэж нэг айхтар ажил бий дээ гэхэд чон за би үүрхийг нь нүрий. Харин чи айхалж үзгээд шар тосыг үүрээд явж гин. Үнэг за тэхээстэй гэд амаа ангайлган араас нь дагж явжээ. Ингээд хоёулаа өндөр уулын орой дээр гарав. Тэгтэл Үнэг энэ тосыг хувааж идсэний хэрэггүй. Нэгэн л идвэл зохино гэлээ. Чон хэн маань идэх вэ гэхэд Үнэг хэн хамгийн ахмад настай нь идий гэжээ. Үнэг чонноос чи хэдэн настай вэ гэж асуулаа. Чон үнгийг мэхэлж өнөөх тосыг идэхийн тулд намайг баг байхад сүмбэр уул дов шиг сүн далай шалбааг шиг байсан юм гэв. Гэтэл Үнэг өчир зүггүй уйлж эхлэв. Чон дотроо шар гайхал чамайг нэг мэхэллээ дээ. Одоо уйлсан ч уйлаагүйч шар тос минийх болсон гэж бодоод чон чи юунд уйлаа вэ гэхэд Үнэг би 3 гавартай байсан юм аа. Хамгийн бага нь чамтай чацуу юм байна. Тэгээд л сэтгэл уйрлаа гэхэд чон үүнийг сонсоод ихэд ичээд өлөн хоосон хоголцоор гэртээ буцахад Үнэг өнөөх тосыг ганцаараа цатлан иджээ. Үлгэрийн анхааралтай сууж